Улан чинь яг энэ кино тоглохоос өмнө Темката нөө сарны гэрэл үлээ. Сарны нулимс кино тоглолцсон бас од болцсон, олонний дэнд болцсон байсан үе байсан. Тэгээ би ч нэг мэрэгжлийн жүжигчин биш олон кино тоглолцсон, драмын театрын жүжигчин тэгээ миний хажууд бас ур чадвар бол ярих юм байхгүй уран бүтээлчтэй яаж тоглоно доо гэдэг амар ус бэргээтэй л байсан яг үүндээ айцтай. Ер нь уран бүтээлч хүн дүрээ амьлуулахын тулд тодорхой хэмжээд нөгөө уран бүтээлчтэйгээ харьцан партнерлж байгаа уран бүтээлчтэй контакт үүсгэхээс байхгүй. Нөгөө хүндээ буруу сэтгэл төрүүлэхүн тулд тодорхой хэмжээнд гарыг наатгаж биеийн дулааны хоорондоо мэдрэлцгээс ахуулаад ч юм уу. Тэгэхгүй бол нэг халуун хүйтэн гартайгаа хоёр нүг нэгчүүл тийч контакт үүсэхгүй шүү дээ. Тэгээ хүйтэн хүндэл харьцсан. Синглж байсан. Жохон гар бар байдаг бол хөлөр гэж мөлрөөл те ингэж юу сандарч мандраал ингэж одоо оюутан байхдаа ч хүртэл тийм л байсан юм чинь. Манай ангийн охин ингээл цайны газар явъя гэж манай ангиар ингээл хөтлөцөө явахлаа л гар хөлрөөл ингээл сандарч мандраад ингэж ийм л байсан. Ой тэгээ тухайн үед чинь бас жоохон крашлах маягтай ингээд тэгсэн жил нөхөртөө гэж шүү. Хин галаа гэж шүү. За. Төд бол галаа хүрээд ирлээ шүү. За. За тэгвэл бас алдаж болохгүй мэн өө. За баярлалаа. Тэгээ заавал одоо манай кино найруулагч зохиолч Түшгэ Бат Түшиг галаа хоёр чинь эргэлдээр ирсэн. Тэр хоёр чинь.